Таны сарын цалин хэдвэ? Таны цалинтай амьдралцаа хүрч гинөө? За миний хувьд бол багш мэрэгчлээ. Миний сарын цалин бол 1,500,000 төгрөг мэдээж тэндээсээ татвар татаасаа төлнө. Тэгээ үнэхээр амьдралд хүрэлцэхгүй байгаа болохоор би ингээд нялх хүүхдэд агуулад 3 хоног энэ хүүтэнд жагсаж байна. Яг хөө гэртээ хүүхдээ хараад тий 2-3 жил декрет аваад сууж болно л доо. Гэтэ амьдралд бол үнэхээр хүрэлцэхгүй. Манай нөхөр ганцаараа дангаараа ажиллаа хийх юм бол одоо байрны түрээстэй ингээд цаана идэж явах юм гээд үнэхээр хүрэлцэхгүй. Тийм болохоор би ингээд одоо нялх хүүхдээ ээж аавдаа үлдээгээд ажилдаа орох чинь. Жишээлбэл манай байрны сарын түрээс нь сая 500,000 төгрөг. Миний цалин яг тэнд хүрэхгүй ч гэсэндээ ядаж нөхөртөө дэм тус болъё гэж бодож байна. Тэгээд одоо мэдээж Улаанбаатарт хутаатай болно. Хүүхэд өвдөн. Тэмүүт одоо өөрийнхөө хүүхдээ гэхүү намайг тэр хүлээгээ сууж байгаа тэр олон шамнараа гэхүү бас айгүй хэцүү байдаг л да. Ер нь тэгээд одоо энэ залуу хүмүүс Монголд амьдрахад үнэхээр хэцүү байна. Өдрөөс өдөрт юмны үн нэмэгдэж байна. Гэтэл цалин төтгөр тэгээ бүх юм ингээ хаанаа ч хүрэхгүй байна. Түр засагаас энэ дээр үнэхээр анхаарч өгөөсөө л гэж би бол бодож байна. За энэ дээр бол бүгд гарын үсгээс урсан. Бидний шаардлага бол улсын хурлын дарга огцор, засгийн газар огцор гэдгийг шаардаж байна ерөөсөө. Нардаа. Яа, чаныг балгацаа. Бано. Заяас миний охин. Гүй чинь юун цайн мэнд орох амжихгүй штэ гэж энэ чинь хүн ихтэй гэж уцаач харах сөхөө болох. За. За ороор. За ээж нь буцаага залгая за. За. Сайн байна уу чи? За сайн байна. Бид хоёр нөгөө гэрээр нэг 7 хоног имчилгээ бичүүлж авсан юм аа. Тэгсэн чи одоо үнэхээр ямар ч үр дүн байдгүй. Бид хоёр одоо энэ коридорт ч болохоо хөвтчүүл болохгүй юм бах та. За тойрож амар хэлхээс ч одоо санаа зовмоор л. Тэгтээ одоо коридорт нь ч заалах шүү дээ миний дүү. Хоёлаа юу ч гэсэн юу айдах уу? Чи нэг имчилгээнийхээ өмнөх цаасаа гаргаад ирээч. За энд. Хоёлаа энэ дэр чинь имчилгээгээ ахиж нэг өөрчилж үзээд хэд хоног харцсан байгаа бүр болохгүй л тэгээ би зай сулрангуул тойрог дуудъя төгөх үү. За тэгээд амжид яасан ч хэцүү юм тэр. Харин тийм ээ хаанаа л хэцүү. За бид нар бол энэ тэндгүү одоо бүлгийн, намын гэсэн янз групп чаттай. Одоо тэр групп чат толгонууд чин ерөөсөө ичээч, болооч, та нарын 27, 28 оныхоо сонгуулийг бодооч гэдэг юмнууд л урсчих штеп. Гэхдээ чи чинь хүн 10 гурил цахиад хахад аваагүй мүү? Өө эмээ 10 гурил авах гэсээр мөнгө хүрээгүй маа. Надад чинь нийлээ 100,000 болсон. За монд минь хүн монжоод орооч. За юу гэж дээ юм би тэгж боёндаа бузар хийх хүн биш шүү. Тэглэж надад тэр чинь баримт нь та өөр харахгүй юу? Ингэсэн чинь минийгээ сая би гадаа явсан чинь хорон нэгч тараад нөгөө хотуулаа гинүү тийм аппликейшнээс заавал нүүрсээ авдаг гэдэг л шүү дээ. Тэр Үүе тийштэй али март чи энэ нэг юмн дээр тэр хотоологийг нь оруулаад хаа. Хамгийн гол нь нэмээ таны энэ утсан дээр харин суухгүй заавал юм ухаалаг утсан дээр сууж авдаг гэдээ лээ. Зөлгөө энэ чууг нь олон жил барьсан их чанартай уцтай. За хамаагүй тийм. Эмийн тэтгэврийн зээл тэр ухаалаг гэдэг нь авъя. Тэгээ чи оруулж өгөх. Гол нь нэмээ та тэтгэврийн зээл авсан биз дээ. Би хүн айднаас асуудар хууч нойтон чамайг ухаалгыг нь олъё. Чи ирж оруулж өгөөрэй. За яах вэ би ээж аамаас асуугаад ямар ч тэр утсыг аргалж өгье заа юу. За би ингээд нэг аргалцдаг юм байж. Гэхдээ аргалцдаггүй хийддэггүй тэр хүмүүс нь одоо яад юм бол энэ төр цас юу л хийхтэй юм да тосоор хааж өгч. Ажлаа сайн хий. Энэ их улс орны чинь өөдөн татыг ихлэрдэг хин ч ажилдаа ирэхгүй, хин ч хуралдаа суухгүй. Тэгсэн хэрнээ шүн оройгоор цугларч сандал суудал ярьж тохирох болохоро архитан согтуураад бөөгнөрөөл мэдрэл юм уу танарч доо.